Сайн уу бүгдээрээ. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээ хамтдаа элэгний нухаш хийцгээе. Туршиж үзэхээ мартваа. Маш амттай болдог шүү. Ингээд сүлний өх болон өхрийн элгэн дээр маань баг зэрэг цэцгийн цас цэцгийн сүү сонгон сарамс хэрэг болно. Ингээд 150-аас 200 г сүлний өх, 1 кг өхрийн элэг, за дундын хэмжээтэй 1 багц сарамс, за бондгор 1 дундын хэмжээтэй сонгон хэрэг болно. Үүнийгээ бүгдийг сайхан хэрчиж бэлдээд тавьчин. За австрал хоньны сүүлийн жижигхэн годгор байдаг шүү. Ингээ халаж бэлдсэн тогоон дээрээ сүүлний өхөө хийгээд, сонгоноо хийгээд, за дээрэс нь хэрчиж бэлдсэн илгээ хийгээд баг зэрэг зөөлөн галаар хуурна. Үүн дээрээ та өөрийнхөө амтлагаагаар давс болон перц замтлагчаа хийгээрээ. За ингээд жигэнж бэлдэж явахдаа 250-аас 300 г сүү, 50 г цэцгийн тоос, 50 г цэцгий хийгээд үүнийгээ зөөлөн галтар болгоод өөртөө байгаа миксерээ ашиглаад ингээ сайхан нунтаглаад авах нэ. Ингээ харахад юм шингэн байна. Тэгээд элэгний нухшаа хөргснийхаа дараа хөргөх температурт доороо нь хийгээд өглөө нь гаргаж ирэх тийм гоё креми, органик амтлаг элэгний нухаш бэлэн болсон байна. Та тэгээ гэртээ энэ жороо ашиглаад туршиж үзэхээ битгий мартаарай. Мөн бичлэг минь таалагдвал одоо бусдаа хуваалцаарай. Баярлалаа.